Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатрыг ердийнхөөсөн илүү нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрэлэм. Юу вэ? Тэр өөрөдийнх шигэн хөнжилдөөн шурган тавтаяа хэвдэж чадахгүй зүүн татгуулсан юм шиг ухсхийн өндөлөө. Сэтгэлийн гүнээс шөвгдөх тэр төгшүүрт мэдрэмжил инхүү урд урдын дадал заншилан зөрчөхөд хүргүүдэ. Урд нь бол эхнэрийнхэн босох, галтагоонтон савсуулган хангинуулах, хүүхдүүдэн сэрээх гэж үглхийн нэг жихээрэн сонсч нөгөө гөрөн гаргасан шигэ санаамар унддагсан. Гэтэл өнөөглөө нэг л бишээ. Бүх юм 180 хэм эргэжчих. Орон дээрэн сандаалайдал орны хажуудах цаг руу хялам хийлээ 7:30. Үсрэн бослоо. Эхнэр нь амгалноор морьсон. Харин тэр айлын нөхрийн өглөө бүхэн хийдэг олон ажил түүнийг хүлээж байлаа. Юуны өмнө хүүхдүүдэн сэрэх, хүүхдийн өрөө рүү орж сургууль сурдаг ууган хүүгийнхээ хөнжлөс татвал заадах нь яргалан цаашаа гэргэлээ. Босоорой минийхөө хичээлээс хоцрогно шүү. Хөнжлөөрөө биеийн ороод цааш ирэхдээ одоо юм сүртэй юмтэй. Манай эхний цаг биеийн тамирчтэй. Даач битгий бодлоо ирээд. Яг дун чи. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаан уугаад хичээлдээ явчих. Их шиг нэг нойрны тулам шүү. Амнаас болж алга дуулах нь үчи. Тэр яагаад ингэж үглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Чөтгөр амаг. Эзэн нэгэн цагт тэр эхнэрэн инхүү өглөхт нь жигтэйх их тэршэдгсэн. Энэ гэрийн хамаг нэргүй ажил миний толгой дээр ядаж дөлгөн өглөө босхгүй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хүрхэхээсээр яваад би дандаа ажилд ан хоцорч юм. Эмэгтэйчүүд яагаад үргэлж ингэж нэг хэвийг юм үглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаад юм бла. Хэрв үглэж таашаал авдаг бол аймаар юм гэж. Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө. Манай хүн хүүгийнхэн хөнжлийг сувчлаад галдгоон өрөөрөө шурдхийн орж цай тавьчихад хөшгөн татлаа. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэнх ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдрөө. Гэрийн эзэгтэн үе дамжин ирсэн том мөнгөн аяганд цайныхан дээжийг хийж тавилаа. Дараагийн 30 минутанд нойрмог нүдэлсэн том хүүдэн ундыг уулгаж баг хүүгэн босгож нүрийг угааж хувцаслаад гарахтан эхнэрэн болгоомжтойхон дуутан сэрээлээ. Цаг яагаачгүй байгаа зүйл яшигтэй юм. Гэргийн ярдаглаад хөнжлөн буцааж нэмэрхэн. Араас нэг ширв татаж аваад доторон гударч ирээд. Ирак явсан зэрэг найзууд нь бүгдээрийн зэрэг буудсан ч сэрэхгүй унтдаг мангас шүү. Гэж эхнэрэн доторон эрхэлүүлээд авлаа. Цэцэрлэгийн хаалга барихаас урдын хүүгэн өгөөд ажилдан ирэхэд хэлцэн дарга аваад цаг руугаан ууртайхан хялам хийлээ. Ажилласаа хожимджээ тэр. 30 минутын дараа хэлцсийн тайлангийн хуралтай. Гэтэл эхнэрэн залган миний утасны цэнгэлэгчийг харсан уу чи гэж лавлаад орой хүүхдийн цэцэрлэгээс авч чадахгүй гэн дуулгаж байна. Эмэгтэйчүүдийн энэ пиа уух, бильярд тоглох, улс төр ярих ажил ямар мундах биш дээ. Яана. Хэлцсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Баг хүн ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовоо. Хурлын дараа багын найз цогоо нуцтлаа. Үдийн цайны цагаар уулзмаар байна гинэ. Цогоо ирлээ. Зовлонгоо ярих гэж ирж юу. Эхнэр нь залуухан амраг олоод авчихсан бол та гомдлон хэлэхэр нь гар хүрсэн гин. Эмэгтэйчүүд дандаа ингээд алчих гээд аймар дээрлэхүү юмнууд. Бүгдээрээ л өөрсдийгөө хаг хоо шиг хүчтэй бүсгүй гэж бодно. Баатар дотроо манай их маач гэсэн зөвгээр хүдэг гэсэн төгшүүрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зур яаж дугайх вэ? Хүчирхийллийн эсрэг үндэсний төв тандахгүй юу дээ. Мөн хогийг хашираад өг.
Нэг ороо завхарч яваад ирэхтэн чи 3 хүүхдээ аваад явчихсан байвал хайшрахгүй яадаг юм гэлээ. Дэмий байхаа. Цоомооч нь цочмог ууртай. Тэнд очиод түй байж өгвөл яана. Айгүй бол сайн шалтдаг. Намайг буцаад харихад залуухан, өндөр, 90, 60 гэсэн биетэй банд авчирчихсан байвал би яах юм бэ? Нэрэл Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зүрхгүйгэн дотроо хүлэн зөвшөөрч байлаа. Байр хийнийх үү? Эхнэрийнх. Мөнгө хэн олдог вүлээ? Эхнэр. Эрх мэдлийг энд байна уу? Эхнэрт. Эржүүд хоорондоо уулзаж зовлонгон ярьж нус нулмс болгоос хитрэхгүй дорой амтд юм чинь. Тэр хоёроо ямар ч шийдэлд хүрч чадалгүй салцгаалаа. Үдээс хойш Баатар руу хатмаав нь утаслаа. Орочод бууз чимхэд өгөөрэй гэж байна. Гэрийн ажиллаанд дийлэхгүй байхад бас гордов. Гэвч очихгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Хүргэнүүд хизээл сайн нэртэй байлаа төв. Ажилдан овоогийн махарч суутал аарсаар гэрээхэн ажил толгойд нь орж ирээд үемрүүлж эхэллээ. Цаас маргааш чинь байр утасны мөнгө төлдөг өдөр гадагшаа хэд хос хийхнэ. Эцсийн дарга авгаач муухай харахаар догтохгүй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой 5 хагас балмангуут баг хүүгэн цэцэрлэгээс авах цаг болж даргийнхаа нутгийг хариулан өндөрдөж эхэллээ. Банзай, чуука гэд тэдний хэлсэн хэдэн харчвал бүгд л цаг руугаан хялалзан гэр рүүгэн яарцгаах нь айдалхан. Харин хүүхнүүд хаашаа чадгсан шинжгүй энэ орой хаана хөдөлцгөөн ярилцсан интернетээс сайхан залууг энэ зураг үзэж морь шиг л шинжицгээх нь цаанаал ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яах вэ? Баатар баг хүүгэн цэцэрлэгээс наваад дэлгүүрээр шуртхийн талах ям цуглуулж бариад такситэн хадманд очлоо. Хадам аав нь гал тооны хооронд бууз чимхэн "Уил чимэний уилораа" гэсэн шиг дуу аялан зогсоо харагдана. Хадам ээж нь гэж цэмбгэр амитан буудангаа налан зурагтаар мэдээ үзэж суун. Баатар зочны өрөө рүү шагааж хадам хийхэн мэндийг мэдээд галдгаар руу шагаалаа. Хадам цай ээж өгöd баг хүүгийн дуудан үнсээд үглэж эхэлнэ. Миний мужи яасан туранхай юм дээ. Эхний гайгүй мөнгө олдог шиг үлээ. Амин дэмэний тэр авч өгдөг ч юм уу ч юм уу. Баатар цайгаан орхиод ухсах юм басч буузын гяс чимхэж өгöd хүүгийн дагуулan гарлаа. Хадмынхтай зэрэгэлдээ баринд өөрийнх нь ээж их байт юм л та. Ээжийн хэрэн орохгүй өнгөрч гэж чадсангүй. Гэр рүүгэн ярах хэрэг байсангүй. Эхнэр нь шөнийн бар хоногтон гэртэн шагаах нь ойлгомжтой. Аав нь хаалга тайлж өгöd "Иш миний хүү яасан ядруу харагдах юм дээ. Цаад хүүхэн чинь ганц удаа хүүхэд цэцэрлэгээс нь авчихдаг юм аа" гэсээр хувцсыг авч өлгөлөө. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж "Хүүрээ юу? Хөгшөө, хүүтэн цай хоол" гэс хийчгээд охинтойгоо амин яриагаан үргэлж илүүлнэ. Эгч нь тэдний хүүг дуудан үнсээд "Ажаагийн дан очоорой" гэд найр тавина. Зурагтаар улсын хурлын чуулганы тухай мэдээ гарч байлаа. 71 эмэгтэй гишүүний дунд 5 хүн эр харагдах нь өстой нөгөө тоон дотор үсэг гихчээр дэндүү сондгоо. Гэтэл нэг эрэгтэй гишүүн шийдвэр гаргах төвшөндөх эрчүүдийн орцог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гэвчлэн гомдолж гарахад эгч нь таас хөхрөөд "Энэ муусан эрчүүд гэрэн сахиад дуугаа сууж байвал барав. Пас джентльментэр ярьж яах нь вэ? Эрчүүд гэртэн хүүхдэн өсгөөд л тэжээлгээд л сууж байдаг юм байв биз? Даварч ихсэн зүгээр." Тэгэд аав нь ширээ арчихсуур "Ёроо. Залуучууд арын албан аятайхан залгуулаад л сууна биз. Эмэгтэйчүүдтэй эрх мэдэл булаацалтаж яана вэ?" Ээж эхнэр охин хоёртон илт таалцсан. Харин ээж нь сонин гарч гэлэнгам. "Тэгжиж бас болохгүй. Эрчүүдийн ухаан чи төрд бас хэрэгтэй шүү" гэд хүрүүгэн нүд ирэмхэн сэтгэл уужрам. Баатрыг багыгаан дагуулan гэртэн ирж хэдэн баншаа чимхэд жигнэх зур том хүүгийнхэн тооны далбарыг хийлгэж зогсдол нь уц дурлаа. Харилцууран аваад "Энтэй ярих вэ?" гэвэл залуухан эрийн өөрийнх нь дуу өдөнгүйгээр
Анхимаагийнхаа мөн үү? Гэхдээ хартлагын хар манан цээжийн хоромхон зурт нөмрөвч биеэм барьж амжаад. Замун байна. Юу өөртөө нь ярьж болох уу? Байхгүй. Гэт утсан ууртаг чинь таслахад цаана нь доогтой инээд сонсогдно. Бицаалгочод ичгүүргүйгээр айлын ихнэр эргүүлэх юм да. Шөнө ихнэрийн ирэхэд нь энэ тухайд суулгаж чавал бөөн хэрүүл болно. Яшиг. Бухимдлан хэн нэгэнд ярмаар. Хоёр хүүгэн хооллон унтуулж хаад эхнэрийнхэн маргааш өмсөх хувцснуудыг бэлтгэлээ. Хоёр хүүн томоо болоод ямар эхнэрийн царай харах болдоо. Охинтой байсансан бол санаамар байхгүй юу? Ядаж л удам залгах охингүй юм гэж амтэн гочлоод байхгүй. Шүн дунд болжээ. Санаалтаад унтлахын өрөөндөн орлоо. Эрхүн оргилд нь битгий хэл хажуу бэлдэн чөхөл тавих нь хориотой тахилга сүлдэт уулын цас дөрөглийг дүрсэлсэн уран зураг онцлогын орныхын ард өлгөөтэй. Эхнэр нь хизээр хийм өвд. Хойноос нь уцдаг гэснээ. Чи яагаад Шерлок Холмс шиг хүм өрдөөд байгаа юм бэ? Нөхөртөн атгуулсан хэмэргүй хүүхэн би биш шүү. Та урган төлөө нойр холгүй яваад байхад давраад байвал зүгээр гэхээс хойш та яах вэ? Болиж юм. Орондан гараад сонин гарч гэллээ. Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны ажил хийж байна. Манай ерөнхийлөгчийн нөхөр тэргүүн ноёны донжлог хувцас хөгшин Европын дээдсийг гайхуулав. Чих шиг. Эрхөөн гэдэг чинь зүгээр нэг хувцасны гол юм гэж юу? Цэцэг гонигтай бодлон үргэлж. Хатрыг дөнгөж зүргмэлэх гэтэл хаалганы хонхо жингэнлээ. Цаг харвал шөнийн 1 цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж баалтай. Хүлээлтийн дунд нойрмоглсон зүрх нь баярлан цохилж хаалгаан онгойлгохоор угсгийлээ. Түлхүүрээ мартчихжээ. Яасан чамайг сэрээч хүүд гэж хэлэх эхнэрээс нь өөр залуугийн сүрчиг анхлах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад. Нэжи чоол идэхгүй л гэжтэй. Ингэж бутнаад унтлагын өрөөрөөгөн зүгэллээ. Йоо. Борхон минь. Эхийн эрхт яс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгэн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хүйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн түнэр харан хуйг үүрийн гэгээ ярна. Маргаашийн наран мандан эрхтэй мэгтэй альнийн ч ялгалгүй гийгүүлэх алтан наран мандан гэсэн бодол байлаа.